Сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээрээ бид хоёр хүнсээ бэлтгэж байна. Хүүтэйгээ зөв бэлтгэн. За энэ хагасанд сургалт ихтгэж байгаа учраас бас гадаад байгаа. За завгүй хүмүүс байна. Дэлгүүрээс жоруудаа орлуулж болох юу авах тухай үзүүлье. Сургалтанд маань хамгийн чухал хэрэгцээтэй зүйл нь болохоор сүү цагаан идэ байгаа. За тэгээд тоос бас хэрэгтэй учраас ийм цэцгийн тоос ерөн дотоодынхоо орц найрлага нь цэвэр сүүний цэцгийн тоос гэдэг ямар ч тоос байж болно. Аарууд ээзгийг сонгохдоо аль адах чихэргүүг сонгоно. За тарган дээр бол ийм тараг байж болж чинь, ийм тараг байж болж чинь. Ерөөсөө найрлага нь ямар ч нэмэлт зүйл ороогүй сүү хөрөнгөөс бүтсэн ийм тараг сонгоход болно. За тийш яваад хэдүүлээ сүүгээ сонгохдоо ийм цэвэр сүү байвал их зүгээр. Ялангуяа гадаадаас сүү авж байгаа хүмүүс маань яг цэвэр үнэний сүү гэсэн сүү сонгоод за тэрнээсээ бүгдээрээ шар сүүгээ гаргах бас боломжтой. За мэдээж хавар болж байгаа учраас биднэрт маш сайн чанарын ууралдаг хүнслэл хэрэгтэй болно. Тэгэхээр өндөг өөрийнхөө хаана амьдарч байгаа газараа сайхан мах борцоо 5 цулын дотор гиз толгой шир бас бэлдэж аваарай. За дараагийн хамгийн их хэрэг болох хүнс маань өдөр болгон ясны шүл ууж шимээд итгэн. Тэгэхээр ясны шүлийг гэртээ гаргаж болно. За ажилдаа завгүй байгаа хүмүүс маань ийм ясны шүл сонгоод авчиж болно. Хамгийн гол нь найрлага нь ерөөсөө 100% цэвэр ясны шүл. Өөр ямар нэгэн нөөшлөгч давс нэмэгдэхгүй байхад бол. За ногооноос хүн болгон бэлдэх хэрэгтэй хамгийн чухал ногоо нь луун байгаа. Яагаад гэвэл бид нэр бета каротиныг маш ихээр авах хэрэгтэй. За мөн эдгийг хоргожуулах үүднээс брокколи болон байцааны төрлийн ногоонуудаа сайн бэлдээрэй. Сайн чанарын органик бууцаа бас байж болно. За хүнсний эсдэг нэмэлтээр хэрэгтэй учраас чиа уур майданганы үрийг нэг ийм хэмжээтэй 300 г-ийн савлгаатаг авч болно. За хэдүүлээ сургалтын туршид ер нь бол гурил хэрэглэхгүй. Тийм учраас аль болох өөр гурилуудаар орлуулна. За ийм майданганы гурил байна. Энэ самарны гурилууд бас хайрмаг хийхэд их гоё болдог. За мөн ийм нунтаг шар будаа, нунтаг гурвалжин будаануудыг авах боломжтой. За энийгээр бас овёсны гурилууд байгаа. Манай сургалтын туршид холимог будаа маш их хэрэглэдэг. За одоо ихтэй дэлгүүрт ингээд янз бүрээр холсон будаануудыг зардаг болсон байна сонголттойгоор. За энэ бол манай бас хэрэглэх дуртай юм холимог будаа үүнээсээ нэг аягийг өөртөөхөө агшааж байгаа цагаан будаан дээрээ нэмээд эслэгтэй болгоод ингээд агшаачиж болдог. За мөн сургалтын туршид шар будаа маш сайн хэрэглэн шар будааны шүл их уух учраас ямар ч төрлийн шар будааг та нар минь сонгоод аваарай. За хүүхдүүдэд өдөр тутамд овёс их зүгээр байдаг. За 10 гурилыг бас та нар маань сонгож авч болно. 10 гурил байхгүй гадаад байгаа хүмүүс маань овёсоор бас орлуулад авах боломжтой. Аль болох энэ сахарын агуулмж нь бага байх ёстой. Ер нь сахаргүй овёсыг аваарай. Тэн туршид цэвэрлэгээний туршид кофе ууж болох уу гэж маш их асуудаг. Кофега зөв сонгох юм бол уух бүрэн боломжтой. За хамгийн чухал нь найрлаганд нь ямар ч сахар ороогүй яг цэвэр үрээрээ байгаа кофег сонгож ин. За фонтэй байж болж юм. За иймэрхүү бас нэг удаагийн ийм кофенууд байж болно. Хамгийн гол нь одоо яг цайны идэ шиг 100% кофений үр буталсан үрээр кофега чанж ууж болно шүү. Яг хаврын удиралд эдлэгийг дэмжиж байгаа учраас цайнуудаасаа ийм 100% эдлэгийг дэмждэг ургамлын гаралтай цайнуудыг сонгож болно. Одоо жишээ манай дотоодын эдлэг хамгаалах цай гэж байна. За энд бас эдлэг хамгаалах цай гэж байна. Тэгээ иймэрхүү байдлаар өөрийн дуртай брендийн цайгаа сонгож ууж болно. Хамгийн гол нь эдлэгийг маш хурдан хоргожүүлдэг ургамал бол багваха цэцэг гэдэг. Тэгэхээр Dandelion гэдэг нэртэй цай байх юм бол бас гадаад байгаа хүмүүс маань авч хэрэглэж болно шүү.